Манай оронд хогийн сав гэдэг зүйл нүднийг юм болсон. Энэ тэндгүй л хог хаа сайгүй газар хэвдэг байсан бол саяхнаас нийслэлийн төсвийн хөрөнгөөр 345 сая төгрөгийн өртөгтэй 1215 ширхэг хогийн савыг хүн олонтой газруудаар байршуулсан билээ. Энэхүү хогийн савны дээр энгийн болоод давхир хэмээх хоёр үг бичээстэй байдаг. Тэгвэл энэхүү давхир хэмээх үгний утгыг иргэд одоо хүртэл мэдэхгүй байгаа. Одоо энгийн бол одоо энэ цаас мас одоо жижиглэн энэ хүмүүсийн хэрэглээнд одоо манайх аягүй соёлгүй шүү дээ. Уул нь энд нь хийж байвал давхиурнастай сайн ойлгохгүй маа. Та энэ хогийг ялгаж хийжсэн энэ хогийн сав гэсэн. Би энийг ялгаж хийдэггүй шүү дээ. Би гэртээ бол бохор одоо тийм хэрэглээний галтгооны хэрэглээний юм, ахын хэрэглээний юм тус тусны өөрөөлтөж хийдэг л дээ. Энийг бол би сайн ойлгохгүй юм байна. За хүмүүс бас их асуудаг давхир гэж яагаад тавьсан бэ? Энд чи алдаатай юм биш үү? Зөв юм уу, буруу юм уу гэдэг асуулт гарч байгаа. Энэ дээр бол байгаль орчин ногоон хөгжлийн сайд оюун сайдын одоо гарын үсгтэй албан бичиг бол манай нийслэлийн захирчийн ажлын яамн дээр түрүү жил ирж ирсэн байна. Инхээр нөгөө Монгол Эрдэмтэд маань цуглаад байгаль орчин ногоон хөгжлийн яамн дээр л цуглаад recycle гэдгийг бол монгол хэлэнд бол давхир гэж орчуулжээ тэр хүмүүс. Тэгээд одоо та нар recycle гэдэг үгийг л хэрэглэж байгаа бол давхир гэж орчуулаарай. Цаашид та нар ингээд Улаанбаатар хотод хогийн сав байрлуулахдаа энгийн ба давхир гэсэн ийм английн ялгах тогтолцоотой хогийн сав байрлуулж өгнө үү гэсэн тийм албан тоотлол манай захирчийн ажлын албан дээр ирсэн байдаг. За энэний дагуу бол энэ хавар бид нэр тогтчлолтой ажил хийхдээ хогийн савнуудаа бол энгийн ба давхир гэсэн бичгтэйгээр бол тавьж гисэн байж байгаа. Одоогоор энгийн давхир хэмээн нэрлэж байгаа хэдий ч манай орны иргэд одоо хүртэл хогоо хэрхэн ангилах болоод хайсан хогийг хогийн машинууд энгийн давхираар нь хувааж байгаа юм байхгүй байна. Иргэд ч бас одоо хүртэл ялгаж хаях ухамсар суугаагүй байна. Ингээд бодвол одоо айгуу тийм давтагдаж болохгүй хог хаяглаа да тий давхир болонгууд лаазмаас их юм биш үү тий дахиж их үйлдвэрлэгдэх. Тэгж ойлгохтой шүү дээ. Энгийн гэсэнд нь болохоор нөгөө ундаа мундааны юу их болох үү тий. Нөгөө тал нь болохоор нөгөө бохирдолтой хогнуудын их байх гэж байна шүү дээ. Энэний талаар юу мэдээлэл сонсноо? Уулын сонсч л байсан. Тэгээ нөгөө хүмүүсийн ухамсараас шалтгаалаад зарим нь хийгээ зарим нь хийхгүй хүмүүс ч байгаа шүү дээ. Өнгөөр явж байгаа. Янз бүр л. Та энэ хогийн санд хийхдээ ер нь жишээл чихрийн цаас гэхэд алинд нь хийдэг. Би энгийн гэсэн дүнд л ерөнхийдөө ичдэг шүү дээ. Тэгээ нөгөө хоолны үлдэгдэл мүлдэглэвэл нөгөө дүнд хийж өгдөг. Хогоон англи ялгах тал дээр бол ард иргэд ямархуу байр суурьтай хандж ийнэ гэдэг асуудал байж байгаа. Бид нэлээд олон газар төвөр судалгаагаар яваад өөртөө ажилт хийгээд үзэхээр за Mobicom ч юм уу одоо хотын төвийн гол гудамжуудаар ингээд тэр ард иргэдийн тэр хогийн савнд хийсэн байдлыг ингээд хараад үзэхээр бас нэг жаахан ангилах гэдэг энгийн давхир гэдэг нь одоо тэр ундааны хунцар сав за тэгэр лаад шил эднэрээ хийгээд жоохон юм төлөвшил бол харагдаж байгаа. Энэхээр бол бид нэр бол ямар ч гэсэн нөгөө бидний английн хэллэх тогтолцоо маань бас тодорхой хэмжээнд бол ажиллаад эхэлжээ гэдэг хотын төвийн тэр соёлтой хэсгүүдээр бол ард иргэд маань бол яг ингээд тогтолцооныхын дагуу бол хогоо хайж эхэлж байгаа юм байна гэдэг дүгнэлтэнд хүрсэн. Нийслэлийн засаг даргын тамгын газраас ямартай чихний ээлжинд иргэдээ хогоо ялгаж хаяхыг сануулan хогийн савнуудыг байршуулсан байна. Дараагийн авч хэрэгжүүлэх арга хэмжээ бол иргэдийнхээ ухамсарт хогоо хэрхэн ялгах талаар ухагдхуун суулган дэлхийн нийтэд хөл нийлүүлэн алхсан хот болохын тулд Улаанбаатар телевизтэй хамтран хэрэгжүүлж байгаа томоохон төсөл ажлыг бий болгох юм байна. UBS телевизтэй хамтраад дэлхийн хот Улаанбаатар гэсэн том төсөл энэ 8 сараас эхлээд явуулаад эхлэн. За энэ дээр бол хотын соёл, хувь хүний одоо төлөвшил олуулаа байгдсан илүү соёлтой, илүү одоо бие биенийхээ эрхшгийг одоо хүндэлсэн тийм байх хэрэгтэй. Энэний нэг том алхам бол бид нэр хоггүй байхын төлөө ийм зүйл үүж байгаа. За ингээд л бид 8 сараас эхлээд ерөнхийдөө энэ хог хаягдлын шинэ менежмент гэдгийг бол ард иргэдээ сурталчлаад эхэлнэ. Нөгөө талаас одоо бид нэр хог хаягдлын тал дээр ямархуу том арга хэмжээ явж байгаа нь гэхээр Цуслангийн бүсээсээ эхлээд бид нэр хогны зориултын уутыг бол тараагаад эхэлсэн. Хоггүй Улаанбаатар Азийн цагаан дагна гэдэг нэртэй бичгтэй лозунтой тийм хогны зориултын уутыг тараагаад эхэлсэн. Иргэд хогоо ялгаж сураад их болсон хот нь 2 дахь түүхийн эдээ дахин боловсруулж чадвал манай хот дэлхийн нийтийн жижигт нийцэн хот болохын тулд нэгчилсэн алхмаар урагшлах болно. Ардчилсан Монгол улс гэж цээжээ дэлдэх биш. Залуусан толгойдоо мэдлэгтэй зам нь төгжрэлгүй. Хот нь утаагүй хоггүй байх. Тийм соёл бидэнд хэрэгтэй байна.